Hi Cherries. За өнөөдөр бүгдээр одны хаус толоогоороо Big Bang хамтлагийн G Dargon-ы гэрээр зочлох болно. За энэний өмнө болохоор би Jenny-гийн гэрээр зочлсон бичлэгийг яг 1 сарын өмнө оруулж ирсэн байлээ. За тэгээ өнөөдрийн сонгосон эрхэм хүн бол мэдээж G Dargon. G Dargon бол K-pop урлагийн хаан гэж нэрлэгддэг. Мэдээж хаан учраас тэг чинээгээрээ хөрөнгө чинээтэй, унж байгаа машин, зүүж байгаа цаг, тэгээ эдэлж байгаа бүх зүйлсүүд нь бол үнэхээр үнэтэй юм билээ шүү. Тэгээ би ялангуяа өнөөдрийн энэ бичлэгийг бэлдэж явах явцдаа бүр шокнд ороод вау! Яалцчгүй бүр кинг юм байна даа л гэж бодож байлаа. Хэдүүлээ олон юм ярихгүйгээр шууд гол сэдвүүргээ орцгоё. За одоо бүгдээрээ G Dargon-ы амьдардаг гэртээ танилцъя. 91 Annam гэдэг нэртэй газар байдаг юм ээ. За энд болохоор нэг пентхаустай одоогийн ханшаар 9 тэрбум воны үнэлгээтэй. За Америк доллараар бодох юм бол 7.3 сая Америк долларын үнэтэй юм пентхаус байт юм байна. За одоо бүгдээрээ дотгошоо орж үзье. За ингээд GT-гийн гэрийг ингээд харах юм бол ямар амар ирэмээр максималист айлвэ гэж хүн шууд ботхоргоос та нар ч гэсэн бас тэгж бодож байгаа. Бүр ингэсэн тий. Гэтэл эд мэдхгүй хүн эдийн нэрийн гутаан гэдэг шиг яг цагаа тулах юм бол энэ GD-гийн бүх өрөөнд байгаа бүх зүйлс дандаа доллараар хэмжигддэг юм урлагийн бүтээлүүд юм байл шүү. За хамгийн түрүүнд галтгооны өрөөнөөс нь яриа гэж бодлоо. За галтгооны өрөөний хамгийн чухал хэсэг бол мэдээж хоолны ширээ байдаг. За хоолны ширээ нэм хав харанхтай модон ширээ байна. Хоёр талдаа тэгчгэрээ цэлхэр гоё цонхтой. За хоолны ширээнийх нь хажууд байсан маш олон өнгөнгийн гоё сандлууд байсан шүү дээ. За энэ сандал нь болохоор Францын Jean Pro гэдэг дизайнерын бүтээл юм байна. Тэгээ 1941 гэхийг бодвол 1941 онд энэ гаргасан загвар юм шиг байна л да. Тэгээд энэ сандалны үн тус бүр нь гэх юм бол $1070 юм байна. Энэ сандалны нэр нь болохоор би буруу хэлж магадгүй Chase Toothbrush гэдэг нэртэй биш. За зочны өрөөг нь харах юм бол нэлээд олон зүйлсүүдийг ингээд цуглуулсан байгааг бол та нар харж байна. Тэр цагаан хөшгөний наа талд байгаа гоёлын тавиурыг та нар сайн хараараа. Айгуу тийм өрмөц хэлбэртэй байгаа. За энэ гоёлын тавиурыг ингээд харах юм бол ийм 6-гийн тооч юм шиг. Тэгсэрнэ зүгээр миний хувьд шүү яг ийм рулет шиг иддэг рулет шиг харагдаад байгаа байхгүй юу? Их Британий дизайнер Ron Arding бүтээл юм байна. 1994 оны загвар. Үнэлгээний хувьд гэх юм бол 10,000-аас 15,000 $10 үнэтэй юм байна. Bookworm table гэдэг нэртэй. За энэ зочны өрөөний наа талд харагдаж байгаа юм тод шар өнгөтэй жижиг бууданг хэдүүлээ задлж ярив. Алдарт Jean Royer гэж хэлэх үү? Royer гэдэг дизайнерын бүтээл юм байна. Тэгээд 1947 оны загвар юм байна шүү. Буудангийн цаа талд нь одоо зүүн гар талд нь гэх юм уу нэг шатар байгааг та нар харж байна. За энэ шатар болохоор зүгээр нэг энгийн шатар бол биш байгаа. За энэ болохоор нэг ёсондоо урлагийн бүтээл гэж ойлгож байна. За артист Man Ray гэдэг хүний бүтээл юм байна. Тэгээд одоогийн үнэлгээ гэх юм бол $100,000 шатар юм байна. Энэ зурган дээр энэ улаанаар тодруулсан 1 2 3 за бараг 4 ийм хөрхөн жижигэн сандал байгаа. За эдгээр сандалнууд нь болохоор Charlotte Perriand гэдэг дизайнерын уран бүтээлүүд юм байна. За би нэг зүйлийг анзаарсан байхгүй яа. GD-гийн өмнөх байрч дээр одоогийн байрч дээр том буудан дээрээ аюу олон төрлийн дэрнүүдийг ингээд цуглуулд юм билээ. Энэ бол нэг талаар сонирхол байж болно, эсвэл загвар байж болно. Эсвэл нэг тухтай байж бас болно л доо. Олон дэртэй учраас ингээд дээр нэвтгэр ингээд гоё тухтай зөөлөн байдаг байж бас болох юм. За яг одоо харж байгаа энэ улаанаар тодруулсан 2 дэр бол зүгээр нэг энгийн дэр бол биш байгаа. Маш томоор H үсгтэй байгаа. За энэ болохоор Hermes brand-ийн дэр байна. Энэ дэр нь гадна талын уут нь болохоор кашмир $9 материалтай. За тэгээ үнэлгээний хувьд гэх юм бол $930 бол зарагддаг байгаа. За яг энэ хажууд харагдаж байгаа уран зураг болохоор Jonas Wood гэдэг хүний уран бүтээл юм байна. За үнэлгээний хувьд гэх юм бол $209,000 $209,000 шүү. За тэгээ нэрний хувьд гэх юм бол Big Yellow Dot буюу том шар өнгөтэй цэгс нэртэй ийм уран бүтээл юм байна. За яг одоо та нарын харж байгаа энэ уран зураг болохоор зураач Richard Prince гэдэг хүний уран бүтээл юм байна. За хахад ингээд энгийн зүгээр нэг маск зүүсэн эмэгтэй хүний зураг юм шиг боловч үнэлгээгийн та нар сонсон бол бүр үнэхээр шоконд орно заяа. Хэд гэж $3.3 сая $10 үнэлгээтэй юм байна. За гаднаас орж ирэнгүүт коридороор яваад хамгийн одоо өөдөөс харсан ханан дээр нэг зураг байна. За энэ зураг болохоор Exciting Love гэдэг нэртэй Ricardo Passaporte гэдэг уран бүтээлчийн зураг юм байна. За GD-гийн гэрт боксчин Мухаммед Алигийн зураг байдаг. Үүнээс гадна юм барын зураг байгаа. За энэ хоёр зургийг зурсан уран бүтээлч нь болохоор Anthony Rianda гэдэг зураач юм байна. За энэ зурган дээр бүр нэг цаа талд нэг юм жижигхэн ийм гонцгой өнгөлөг нэг сүмнэр байгаа. За надад бол энэ сүмнэр их гоё таалагдсан. Ягаан, улаан, улбар шар, ногоон гэд те их гоё өнгөлөг харагдаж байна. За тэгээд энэ уран бүтээлийн нэр нь гэх юм бол Mountain буюу уул гэсэн нэртэй юм байна. За энэ зураг болохоор GD-гийн унтлагын өрөө юм шиг байгаа юм. Маш гоё ийм гэрэл астдаг
толтой байгааг харж байна. Тэгээд Instagram дээр ч гэсэн би энэ толиг бол зөндөө олоодаа бол харж байсан. Тэгээд GD-ийн гэрт ч гэсэн байдаг юм байна. Тэгээд энэ толны дээд талд ч гэсэн хөөхөн хоёр өвлөн хэлбэртэй гэрэл бас асаачсан байна. За энэ хүү гоёмсог ягаан толны загвар зохион бүтээгч нь хинбэ гэхээр за би нэрийг буруу хэлж магадгүй Ettore Sottsass гэдэг хүний уран бүтээл юм байна. За үнэлгээний хувьд гэх юм бол одоогийн ханшаар $10,800 үнэлэгддэг ийм гоё тол юм байна. Гэтэ би энийг Blackpink-ийн Ruseгийн гэрт харж исэн шиг санагдаад байгаа юм. Би андуурчуу. За мөн GD-ийн гэрт байдаг 50-ыг болохоор түрүүний би нэг жижигхэн хөрхэн сандлууд гэж ярьсан шүү дээ. Тэрний бас зохион бүтээгч энэ хоёр нэг хүн юм байна. Charlotte Perrin-ийн бүтээл. Үнэлгээний хувьд гэх юм бол $250,000-аас $350,000 хооронд бол байдаг. Гэхдээ яг бодит зарагдсан үнэ нь гэх юм бол $314,500 бол зарагдсан юм байна шүү. Энэ зураг болохоор саяхны зураг байна. Үсийг харах юм бол GD ийм orange үстэй байгааз. Тэгээд бас л буудан дээр олон төрлийн тэрнүүдийг бас цуглуулсан байна. Модон жижигхэн хөрхэн ширээтэй талд нь тэр нэг зинхэр босоо гэрэл бол үнэхээр загвар нь бол үнэхээр таалагдчихээн. Энэ хөшг нь бас их өрмөц агаад нэг гоё зураг зурсан. Цэцгэн хийтэй нэг эмэгтэй хүн хүүхдтэй байж байна. Тэгээд энэ зургийн нэр нь гэх юм бол Virgin and Child гэдэг нэртэй 1949 оны зураг юм байна шүү. Бас нэг сонирхолтой мэдээлэл нь болохоор Jenny GD хоёр үргэлжлэх байх үед GD яг энэ гэрт амьдардаг байсан юм байна л да. Тухайн үед одоо яг энэ сургал гарч байх үед бол GD Jenny хүлээгээд гэрийн гадаа ингээ хүлээдэг бай. Jenny-тэй уулзангуудаа тусгаа ингээд яг лифтээр ороод гэрлүүгөө ордог байсан гэж ярьдаг байсан шүү дээ. Тэгэхээр яг энэ гэрт Jenny бас ирж исэн юм байна шүү. Гэх мэтчлэн GD-ийн гэрийг яриад байвал үнэхээр дуусахааргүй байна. Яа тэгэхээр GD ч өөрөө урлагийн хүн гэсэндээ цаанаасаа л бүр гэртээ хүртэл тэг чигээр ингээд урлагийн бүтээлээр дүүргэсэн. Тэндээсээ бас мотивац бас авдаг байх. Ингээд бүгдээрээ бичлэгээ дуусгая. Дараагийн оддын хаус 8-аар хэн гэдэг алдартны гэрээр зочлмоор байгаагаа доор коммент хэсэгт бичиж болно шүү. За тэгээд зүрхэн эможи үлдээгээрэй манайхаа. 이렇게 하니까 진짜로 잡상이 되네.